асуулт байгаа. Тэгээ. За нэгдүгüүрт саяны тэр 24-ийн хязгаарыг одоо өөрчлөх боломжн дээр манай засгийн газар өөр ямар байр суурьтай байгаа юм бэ? Их хурл шийдчихвэл бид нар одоо асуудалгүй оруулаад ирэх гэж юм байр суурьтай байна уу? Эсвэл ерөөсөө одоо энэ төсвийн урсгал зардлын 24-ийн хязгаарыг өөрчлөе хийм сонирхол байхгүй байна уу гэдэг ийм хоёр байр суурийг бол эдийн засгийн хөгжлийн сангийн яамнаас асууя. За хоёрдугаарт эдийн засгийн төлөвлөгөөний дагуу жил болгон цалин өсөг нэмнэ гэсэн баг. Тэгээ энийг яагаад үнэлж оруулж ирээгүй юм бэ гэдгийг асуумаар байна. Гуравдугаарт за боловсролын салбар дээр төсвийг 200 тэрбумаар төрөөжл тодглохоор хассан. За одоо эргээд нэг 100 тэрбум орчим төгрөгөөр бол одоо нэмэгдүүлж орж ирсэн тэр урсгал зардлагтай холбоотой, хувьсах зардлагтай холбоотой. За энийг бол одоо дахиад нэмэх боловсролын сайдаас асуу. Энэ төсвүүд яг одоо та бүгдийн энэ багш нар боловсролын одоо энэ үйлдвэрчний хэвлэлийн тавиад байгаа санал шаардлага хэрэгжих үед яг хэдэн төгрөгийн одоо хэрэгцээтэй байгаа вэ? За эрүүл мэндийн салбараас эх жил урсгал зардал дээр эрүүл мэндийн салбар мөнгө нэмээгүй л. Тэгэхээр одоо энэ өсөн нэмэгдэж байгаа иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний одоо хэрэгцээг гүйцэтгэлээр нь аваад үзэх юм бол эн чинь бараг дахиад 300-400 тэрбум байтугай төгрөг хэрэгтэй мэт харагдаж байна лээ. Тэгэхээр дотор нь зохицуулаад гэдэг чинь өөрөө нэг талаар бол жоохон эрсдэлтэй чимбэрийн сайд. Та бол аягүй сайн мэдж байгаа. Урт хугацаанд бол хийх ёстой. 2, 3, 4 жилийн хугацаанд тэр буруу зүрх талаар гараад байгаагаа. Тийм учраас одоо энэ хөрөнгө оруулалт, урсгал зардал хоёрын өсөлт гэдэг зүйлээ харьцааг нь авч үзээд магадгүй зарим хөрөнгө оруулалтаа гарах зардлуудын донд нь одоо тодорхой хугацаагийн жоохон нэмдэм юм уу? Эсвэл шинээр одоо энэ эрүүл мэндийн салбар дээр төсөв урсгал зардалтай нэмж тавихгүй бол хэцүү. Бид нар өвөл магадгүй их хурлын гишүүд бүгдээрээ одоо энэ өвчин зовсон хүмүүсийн жагсаал цуглаан шаардлага элдв асуудалтад дарагдах, өөртөө амаа асуулгах ийм зүйл рүү орох байх шүү. Өчтөр бол одоо бид нар сонссон нэлээд хүнд юм сонсогдож илээ. За ийм зүйлийг бол тодруулж асуумаар. За дээрэс нь ахмадын энэ тэтгэврийн зээлийн асуудал гэдэг одоо бас дараагийн хэлцэх юм асуудал байж байгаа. За энэ асуудал дээр бол одоо өчтөр банкудтай уулзахад манай яам болон засгийн газараас санал ирээд дараа нь Монгол банк оролцохгүйгээд арилжааны банкуд нь ер нь бол бид нар бол энэ ахмадын тэтгэврийн зээлийг заавал амар хязгаарлаад дагч тийм айхтар өндөр сонирхол байхгүй гэж өөрсдөө яриад байгаа. Тэгээ энэ дээр одоо хэн цаагуур ингээд багсаг гэдэг юм чиглэл өгöd байгаа юм. Сангийн яам өгöd байгаа юм уу? Засгийн газар өгöd байгаа юм уу? Энэ тал дээр нэг тийм байр суурь байна уу? За хэд хэдэн асуулт асуулаа. Хуралдаанд бас Авбакир гэр бүл нийгмийн хамгааллын сайд оролцож байна. За эхний асуулт 26% та холбоотой төсвийн зардлын хэмжээтэй. Энэ дээр 24 билүү. Эдийн засгийн хөгжлийн яам төрийн нарийн бичгийн дарга 2 номерын микрофон. За Эрдэнэ төвшний асуултанд хариулъя. 26 оны төсвийн төсөлтөөр урсгал зардлын хэмжээ маань 24.6 их 80 төгрөг байгаа. Тэгэхээр сая дурдгдсан асуудлуудаар ямархуу хэмжээний төсөв хуваарлах гэдэг нь заавал урсгал зардлын хэмжээ эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр шийдэх боломжтой байхаа гэж харж байна. Яагаад 24%-ийг өсгөх нь зохисгүй вэ гэдэг тал дээр эдийн засагчид маань олон удаа ярьж байгаа. Хөрөнгө оруулалтын зардалтай харьцуулбал урсгал зардлын хэмжээ сүүлийн жилд огцом нэмэгдэж ирсэн. Үүнийгээ дагаад эдийн засагт үзүүлэх үр нөлөө маань багасаад байна. Төсвийн үр ашигтай зарцуулалт үр өгөөж нь муу байна гэдэг дүгнэлтүүд хийж байгаа. Тэгэхээр энэ дээр бол 24.6 их 80 төгрөг байгаа учраас энэ дотор бас зохицуулах боломжтой гэж үзэж байна. Хоёрдугаарт зардлын хэмжээг нэмэгдүүлбэл одоо төсвийн хүрээний мэдээлэл дээр байгаа суур тэнцлийн 2% ашигтай байх гэдэг заалт маань зөрчигдөх аюултай байгаа. Тэгэхээр зардлын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр дотор нь өөрчлөлт хийх талаас л гаргалгаа байгаа болов уу гэсэн бодолтой байна. За ахмадын тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудал дээр Авбакир сайд. За тавханд өглөөний мэнд хүргэе. За тэтгэврийн зээлтэй холбоотой асуулт тавьж байна. За өчигдөр Эрдэнэ төвшин мөнх төлөг нарын гишүүд бас арилжааны банкны төлөөллүүд Монгол банкны төлөөллөлтөд уулзсан. Тэтгэврийн зээлийн хүүг буулгах бололцоо бий юу гэж. За арилжааны банкны зүгээс ямар шаардлага тавьж эхлэх вэ гэхээр
одоо манай салбар дээр бол бас зарим сангуудын чөлөөт үлдэгдлүүд байдаг. За энэ сангуудын чөлөөт үлдэгдлүүд маань бол засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулагддаг. Зориулт нь бол хүүгийн зээлийн одоо зөрүүг олох энэ гэсэн зүйл бол байхгүй. Манай яамны зүгээс гэрэл хөтөлбөрийн нийгмийн хамгааллын яамны зүгээс болон Монгол банкны зүгээс арилжааны банкн дээр тэтгэврийн зээлэнд тодорхой хэмжээний хязгаарлалт тавиач гэсэн ямар ч асуудал байхгүй. Энэ өнгөрсөн 6 сараас эхлээд гэрэл хөтөлбөрийн нийгмийн хамгааллын яам Монгол банктай хамтраад одоо 50-50 гэж байсныг хугацааны хувьд хязгаарлалт байсныг бүгдийг нь чөлөөлж өгсөн. За одоо бол Гүйцэж хариулъя. Абубакир Саидын микрофоныг өгье. одоо бол тэтгэврийн зээлийн зохицуултыг хийх бүрэн одоо гарт нь байж байгаа байгууллагууд бол зөвхөн энэ арилжааны банкнууд байгаа. За иргэн бэд одоо зээлээ хэдийн хугацаатай ямар хувь хэмжээтэй өгөх вэ гэдгийг зохицуулт хийх нь бол зөвхөн арилжааны банкны асуудал болж үлдсэн байна. За Монгол банкны зүгээс болон манай гэрэл хөтөлбөрийн хамгааллын яамны зүгээс ямар нэгэн хязгаарлалт бол байхгүй. За хоёр гишүүн маань өчигдрөөс эхлээд ажиллаад эхлээ. Одоо зээлийн хүүг тодорхой хэмжээнд бууруулах, түүнд нь одоо төсвийн болоод зарим тусгай сангуудын үлдэгдлүүдийг ашиглах ямар боломж бололцоо байна вэ гэдээ ажиллаад эхэлж байгаа. За энэ эргээд эцэстээ бол зарим нэг хуулиудыг өөрчлөх асуудал дээр л очиж үлдэх байх. Тийм учраас Монгол банк болон манай яамны зүгээс одоо тэтгэврийн зээл дээр ямар нэгэн хязгаарлалт бол тавихыг дэмжихгүй байгаа гэж. За эрүүл мэндийн сайд урсгал зардалтай холбоотой асуулт. За Эрдэнэт гишүү чухал зүйл ярьж байгаа. Энэ дээр одоо бүгдээрээ л бас санаа зовж байна. Урсгал зардал хөрөнгө оруулалт хоёрын харьцаа. За улсын төсөвт бол ер нь нэг 270 тэрбум төгрөг. Энэ бол нөгөө 36 сарын тэтгэврт гарахад авдаг гол мөнгө л байгаа. Түүнээс өөр одоо нэг урсгал зардалд ороод байх санхүүжилт байхгүй. За улсын хөрөнгө оруулалт бол яг улсын төсвийн хөрөнгө оруулалтууд нэг 211.6 тэрбум. Харин бид одоо өнөөдөр их хурлд өргөн барьчаад байгаа гадны хөрөнгө оруулалт зээл тусламж бол 1.2 их 80 төгрөг буюу энэ бол одоо нөгөө төсөвд ачаал болохгүй бусад хөрөнгө оруулалтаар хийх гэж байгаа ажлуудын ийм хөрөнгө оруулалт. Заримдаа бас зарим гишүүд энийг хандуурч одоо ийм их мөнгө байгаа бол тэрийг шууд даатгалтаа оруулчаач. Тэгээд даатгалаараа дамжуулаад цалин хөлсөөр нэмчих юм боломж байхгүй мó гэсэн. За 1 минут нэмж өгье. Бүрэн сайд. Тэгэхээр мөнгөний боломж нь өөрөө хязгаартай байгаа учраас бид энэ дээр боломж нэмэх боломжгүй байгаа. Тэгэхээр одоо гол санаа бол би бол Эрдэнэт гишүүнд бас одоо хэлэхэд түрүүн бас асууж байгаа шиг байна. Юуг өөрчилж болох юм бэ гэдэг байна тийм ээ. Тэгэхээр энэ төсвийн тооцоолол хийдэг төсвийг одоо бүртгэдэг энэ бүртгэлийн системээ өөрчлөөд энэ нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, хувь хүний эрсдлээ даатгуулж байгаа энэ даатгалын мөнгийг урсгал зардал тооцдгүй болгочвол энэ тэлэх боломж гарах юм. Тэгэхээр энэ дээр гишүүд мөн анхаарч өгөөч л гэж одоо гол өсгөх зүйл байна. Ингийн бол бид одоо эрүүл мэндийн даатгалын сангаа нэг 3 их 80 руу аваачих. Ингээд ирэх юм бол бид цалин хөлсөө нэмэх бүрэн боломж нэмэгдээд явчих харагдаад байгаа. За боловсролын салбартай цалин өсөлттэй холбоотой асуулт Наранбаяр сайд хариулъя. Баярлалаа. За уучлаарай. Микрофон асуудалтай. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бид 26 оныхоо урсгал төсвийг нэг 3.9 их 80 төгрөгөөр өргөн барьчихад үүнээс бол цалингийн санд нь 2.8 их 80 төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн байгаа. Бидний зүгээр хийсэн тооцоогоор жишээлбэл багш нарын цалинг 25%-аар хэрвээ нэмэгдүүлэх гэвэл нэг 560 тэрбум төгрөг шинээр шаардлагатай. За өнөөдөр хувьсгал зардалтын шингээсэн байдлаар 100 тэрбум төгрөгийн орон зай гаргасан. За хэрвээ 3.5 сая руу оруулахыг бол 3.3 их 80 төгрөг шинээр ийм шаардлагатай ийм нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр энэ урсгал зардал дээр явдаг энэ цалин үсийг нэмэгдүүлэхэд бол бид түрүүнд энэ олон гишүүд яриад байгаа тэр 24% асуудал байна.
1 минут нэмж өгье. Наранбаяр сайд. 24% асуудал байгаа. Тэгэхээр энэ бол дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэхийн зарлагын хөв хэмжээг бид улсынхаа төлөвлөгөөнд 24% гээд заагаад оруулсантай холбоотой. За хуулиар бол 30 хүртэл хувийг зөвшөөрсөн байна. Хэрвээ 30 хүртэл хөв дээр нь бид ингээд хэрвээ орон зайг тэлж чадах юм бол нэг ойролцоогоор 5 их 80 төгрөг бас боломжтой болох юм байна гэж харж байгаа. Гэхдээ энэ бол нөгөө төсвийн орлого биш. Шууд одоо төсөв дээрээ энэ бол шууд зарлагдаад явах учраас инфляцид нөлөөлөх нөлөөг бас тооцох ёстой гэж харж байгаа. Эрдэнэ гишүүний яриад байгаа тэр бичлэлтийн асуудал сая чин бүрэн сайд бас хэлж байна. Энэ асуудлаа бид бас цэгцэлж чадах юм бол зарим нэг хэмжээнд бас салин нэмэх юм боломжийг бий болгож ийн гэж харж байна. Өнөөдөр та бүхэн мэдж байгаа боловсролын салбар бол жагсаад салингаа нэмэх юм шаардлага тавиад байгаа. Бусад салбаруудад бас энэ нөхцөл байдал хүнд байгаа. Тэгэхээр аль тал дээр бид бас бодож энэ төсвийнхөө өнөөдрийн орон зайг хэрхэн бий болох вэ гэдгийг л энэ улсын хурал дээр Эрдэнэт гишүүн тодруулъя. За манай эдийн засгч нар гэдэг ямар эдийн засгч нар энэ тооцоо хийгээд байгаа юм бол ер нь баг цалин тэтгэвэр нэмэхгүй тэр ямар ч үр ашиггүй л гэж хэлэх гээд байна л да. Тэгэхээр энэ тал дээр тодорхой хариулт өгөх хэрэгтэй. Хоёрдугаар та энэ төсөв дээр би бас дахин хэлээд байгаа. Энэ нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын мөнгө чинь төрийн мөнгө биш шүү дээ. Хүмүүс өөрсдөө мөнгөө төлөөд, татвараа шимтгэлээ төлөөд, буцаад тэрнийгээ эв санааны гидлийн зарчмаар одоо хэрэгжилж байгаа мөнгө. Тэрийг аваач төсвийн урсгал зардал дотор оруулж ирчээд тэгээ урсгал зардал одоо айгүй өндөр байна гэдэг юм яриад байгаа байхгүй. Тэгэхээр ийм одоо бичлэлтийн асуудал гэдэг юм энэ зүйлээ яг тодорхой хугацаа орох юм шиг байна лээ. Гэхдээ мөн чанарын хувьд төсвийн үүний хувьд аваад үзэхэд бол наача урсгал зардалт тэр төр хариуцдаг хэсэг нь л орно өхөөс биш иргэдийн өөрсдийн төлөөд буцаад өөрсдөө үйлчлэгээ авч байгаа бүр тусдаа бие даасан сан байх ёстой юмыг урсгал зардал руу оруулж ирээд тэгээ энэ бол ер нь бол тэгээ цаагаараа тэр урсгал зардлыг бол ямар нэгэн аргаар нэмэхгүй гэдгийн цаана бол цалин хүнс тэтгэвэр хэмжээ нэмэхгүй л гэсэн. Төсвийн тогтвортой байдлын зүйл яг эдийн засгийн хөгжлийн яам уу? Эдийн засгийн хөгжлийн яам 2 номерын микрофон. Багш эмнэлгийн ажилтнуудын цалин нэмэхгүй гэдэг асуудал ерөөсөө яриаггүй. Нэгдүгürt, хоёрдугаарт 24.6 их 80 төгрөгийн урсгал зардлын нэмэгдүүлэхийг заавал энэ цалингийн нэмгэлтэд холбож тайлбарлаад байгаа. Бас зохистой биш байх гэж ойлгож байна. Урсгал зардал дотроо ямар зардалд нь ямар хэмжээний дүн хуваарлах вэ гэдэг өөр асуудал байгаа. Энийгээ шууд 24%-тэй холбож тайлбарлаад байгаа. Зохисгүй байхаа л гэсэн тайлбар хэлье. Тэгээд ерөнхий зардлын хэмжээг нэмэгдүүлж одоо саяны асуудлуудыг шийдээгүүл төсвийн тусгай шаардлага маань зөрчигдчих гээд байгаа. Суур зарлагын хэмжээ 2%-аас дээш ашигтай байна гэж заалттай төсвийн тусгай шаардлага яг одоогийн өргөн барьсан төсөл дээр бол 2% нь тулгцсан байгаа. Тэгэхээр энийгээ зардлаа хий байдлаар нэмэгдүүлэвэл орлогоо дахиад худал төлөвлөх асуудал руу орох гээд байгаа. Тэгэхээр зарлагыг нэмэгдүүлэхгүй байгаа зардал дотроо оновчтой хуваарлт хийх асуудал гэж үзэж байна. За Эрдэнэт гишүүн дахин тодруулъя. За урсгал зардал тойрол үзэх гээд байх шиг байна. Одоо энэ хөрөнгө оруулагддаг зардал дотор чинь үр ашиггүй зүйлүүд их байна шүү дээ. Зарим нь одоо баг 2-3 сум хүртэл тийм ямар ч засмал зам даваагүй гүүрч байхгүй байж хахад зарим суман дээр нь аваачаад суман доторх засмал зам засна гэж тавьчихсан. Нуур үзэхэд тул тийшээ зам тавина гэж тавьчихсан. Тэгээ эн чинь үр ашигтай зардал юм уу? Жингийн тухайн дээр аваад үзэх юм бол ярих юм их байна. Тийм учраас эдийн засгийн хөгжлийн яам, сангийн яам энэ үр ашиггүй зардлынхаа хойшлуулж болох, төвчж болох тийм зардлуудаа хойшин татаад оруулаад ирэх боломж байгаа ш та хэд. 24% дотор тэгвэл урсгал зардал юу танамаар байгаа вэ? Хэлчихдэг бол та нар энэ төсөв зохиож байгаа ш. Ямар үр ашиггүй зардал урсгал зардал дотор байгаад байгаа. Би бол хайгаад болохгүй энэ урсгал зардал дотор чинь. Одоо энэ бүх байшингууд чинь цаанаа дотор нь хүн ажиллана, халаалт дулаан нэхэн. Урсгал зардлаас чи хасчих юм байгаа мó гэд маш тодорхой асуулт шүү. Хэн хариулах юм? 6 номер уу? Эхлээд тэр асуултанд нь хариулъя. 6 номер хариулах юм уу? Сангийн яам хариулах юм уу? Эдийн засгийн хөгжлийн яам хариулах юм уу?
Тэгээ харин тэгэл асууж 6 номер Амбат сангийн яамны Одоо төрийн гişүүд нэг юм л юм бэлэх гэдэг. Сая хийсэн төсвийн тодтголоо төсвийн орлогыг 3.3 их найдаар зардлыг 2 их найдаар хассан тодтгол батлагдчихсан. За бид сая энэ улсын хурлд өргөн барьсан 26 оны төсөвдөр бол зардлыг бол нэлээд бооруулаад ингэсэн дээр 24% бариад ер нь бид бол аль болох урсгал зардлыг нэмэгдүүлэх юм бодлого барьж байгаа шүү дээ. Нөгөө талдаа бид төрийн ингээд оролцоог багасгах гэдэг юм их зүйлүүд нэлээд эрчтэй ярьж байгаа. Бид хувийн хвшлэрийг болцоод бүх үйлчлэгээнүүдийг ер нь төсөөс гаргая гэдэг ийм бодлого барьж байгаа шүү дээ. Хэд хэдэн удаа оролдогод бид хийж исэн. Ялангуяа ТЭВ-нүүдийг бид хувийн хвшилд гаргая гэдэг алхам хэд хэдэн удаа орлого хийгээ бас дэмжлэг аваагүй. Гэхдээ бид урсгал зардлыг хязгаарлаж ээж бид энэ хувийн хвшлэлээр хийх болцоотой ажил үйлчлэгээнүүдийг хувийн хвшлэрээр шилжүүлэхгүй бол урсгал зардлаа нэмэл бид залин дэвтгүүрээ нэмэл авах юм бол нөгөө талдаа хувийн хвшлэл рүү гарах хүмүүс чинь энэ төр дээрээ байгаад л байна гэдэг ийм л байдлаар бид ингээ бүх юм За 4 номер төсвийн доктортой байдлын зөвлөлөөс хариулна. За ерөнхий ганцхан би нэг ганцхан тоо та бүхэн сануулъя. Энэ 2010 онд Монгол улсын төсвийн зарлага 3 их 80 орчим. 2024 онтойгоо харьцуулахад одоо 30 их 80 10 дахин нэмэгдсэн байна. Тэгвэл энэ нийгмийн үйлчлэгээ улс төр соёлын хүртээн чанар энэ бүх юм 10 дахин нэмэгдэж чадсан үг бол хотлоо. Зарим үзүүлэлтэнд ортсон байна. Тэгэхээр энэ зардал нэмснээр асуудлыг бол ерөөсөө шийдэхгүй юм байна гэдэг нэг. Яг нь цаана зүгээр одоо үр ашигын асуудал алдагдсан боломж гэдэг юм уу тэр өөр яриа байж болно. Гэхдээ зардал нэмээд өнөөдөр асуудлаа шийдсэн үг хотлоо авах байхгүй. Тэгээ энэ төсвийн байгууллагын зардлыг хараарай. 80% нь цалин урамшуул. Тэний чи одоо ингэж нэмээд дээш нь татсан юм чи яаж болох вэ? Болцоо байхгүй шүү дээ. Хүний цалин хасах юм. Тэгээ чин тэ үгөөс бусад нөгөө тэрэ албаны цалин гэж 23 24 он дамжуулаад За ганц зургийг усан жамцгш асуулт асууя.